За ингээд бүгд хамтдаа 10 өдрийн залбирлынхаа сүүлчийн өглөөний үгийн цагийг эхлүүлцгээе. Ингээд бүгдээрээ үгэнд анхаарлаа хандуулцгаая. Хамтдаа бүгдээрээ залбирал хийн. Мэдээж энэ залбирлыг бүгдээрээ хамтдаа байгаа газараа нэгэн зэрэг настаа хамтдаа хийдэг байгаа. Ингээд та бүхэн бэлэн үү? Хамтдаа бүгдээрээ эхлүүлцгээе. 1 2 3 И. Эзэн минь бидний хуваа хичээсэн зүрхийг өөрчилж таны нэгүслийг бусдад түгээх өгөөмөр зүрхийг бидэнд хайрлаач. Бидэнд байгаа цаг хугацаа, авьяас бэлэг, эд хөрөнгө бүхэн таних гэдгийг ухааруулж сайн мэдээг түгээхийн төлөө тэдгээрийг баяртайгаар зориулахад минь туслаач гэсэн баг. Амен. Амен. За ингээд өнөөдөр бол 10 өдөр сүүлийн өдөр. Өнөөдрийн хувьд дэлхий даяар дэлхийн сүм маань итгэл их дахин төсвөр маань ямар сэдвийн дор залбирч, ямар сэдвийн дор үгийг судалж, ямар урайлгыг бие бидэд дэвшүүлж байгаа гэхээр өгөөмөр занг тууштаар дадал болгоцгоё гэж хэлсэн байна. Өгөөмөр занг те тууштаар тасралтгүйгээр үргэлжлүүлэн бүр өөрсөндөө дадал болгож ингэж хөвшүүлцгээе гэж ингэж хэлсэн байна. Дуулал номын 78:24 дээр тэр тэдний дээр идүүлэх маанаагаар бороо оруулан тэдэнд тэнгэрээс хоол өгсөн гэж ингэж хэлсэн байна. Амен. Тэр дуулалын дуулаач яг л Израилийн ард түмэн цөлд 40 жил тэнүүчилж явах үед Бурхан тэднийг хэрхэн хангаж байсан бэ гэдгийг ингэж дүрсэлж бичсэн байна. Маана бороо адил орж ирсэн гэж. Маанаг бороотоо зүрсэн маань анзаарч байна те. Тэгээд маанаг тэнгэрийн хоол гэж нэрлсэн. Өөр яг энэ ишлэл цаашаа үргэлжлэхдээ тэд тэнгэр элч нарын хоолыг идэж байсан юм а гэж хэлсэн байна. Маанаг тэнгэр элч нарын хоол гэж дуулал номын дуулаач бичсэн байгаа. Амен. Тэгээд Бурхан үнэхээр бидний ах トゥ нарыг таныг за ишлэл маань Үйлс номын 4-р бүлгийн 32-оос эхэлж байна. Итгэсэн тэдгээр хүмүүс нэг зүрх сэтгэлтэй байсан бөгөөд тэдний хинэн ч өөртөө байгаагаа минийх гэдэггүй. Харин тэдний бүх юм нь нийтийнх байв. Илчнэр эзэн Есүс Христийн амьсныг агаар агуу хүчээр гэрчилж байсан бөгөөд тэдний бүгдийн дээр бэлхэм их нэгүсэл байсан болоо гэж. Амен. Та хэрвээ Үйлс номын 4-р бүлэг хүртэл унших юм бол нөгөө 2-р бүлэг дээр 3,000 хүн итгэсэн бол 4-р бүлэг дээр энэ тоо 5,000 болцсон явж байгаа. Хэрвээ би андуураагүй бол би тэгж санаад байна. Тэгээд энэ тэдгээр хүмүүс бүгдээр нэг зүрх нэг сэтгэлтэй байсан гэж ингэж илэрхийлсэн байна, дүрсэлсэн байна. Тэгээд бүгдээрээ өөртөө байгаа минийх гэдэггүй харин тэдний бүх юм нь нийтийнх байсан гэж. Амен. Тэд бүгдээрээ яасан байна. Дундаа байгаагаа нийтийнх гэж бие биетэйгээ хуваалцдаг байсан байна. Тэгээд тэд бүгдийн дээр бэлхэм их нэгүсэл байсан гэж. Амен. Тэгээ Христэд итгэгчдийн хувьд бид бүхэн нөгөө 10 хууль дээрээс нэг зүйлийг анзаардаг те. 10 хуулийн эхний 4 хууль бол хүний Бурхантай харилцах харилцаа буюу босоо тэнхлэгт Бурхантай харилцах харилцааг зохицуулдаг. Харин дараагийн 6 хууль бол хүмүүстэй буюу хөрштөөгөө те эргэн тойронд байгаа хүмүүстэй харилцах буюу хэвтээ тэнхлэгт харилцах нь харилцааг илэрхийлсэн байдаг те. Тэр англиар үнийг одоо те horizontal, vertical гэж ингэж нэрлэдэг. Босоо тэнхлэгт, хэвтээ тэнхлэгт. Та нар геометрийн хичээл үзчихсэн баг те. Босоо тэнхлэхийн зураас, хэвтээ тэнхлэхийн зураас гэдэг ингэ дурдаг шүү дээ. Тэгэхээр энэ Үйлс номын 4-р бүлгийн 32-33 дээр болохоор яг энэ хоёр харилцааг харуулсан байна. Эхнийх нь тэд өөр хоорондоо буюу хэвтээ тэнхлэхийн харилцаанд тэд ерөөсөө бүх юмаа бие биетэйгээ хуваалцж ирсэн. Бүх юм нь нийтийнх байсан гэж хэлж байна. Босоо тэнхлэхийн харилцаанд яасан бэ? Тэд бүгдийн дээр эзний нэгүсэл бэлхэм дүүрэн байсан гэж. Амен. Тэр энэ юу илэрхийлж ийн вэхээр энэ бол дагалдагчид үнэхээр энэ цаг үед бол нэгдсэн байжээ гэдгийг харуулж байгаа. Энэ нэг зүрх нэг сэтгэлтэй гэдэг нь яг энийг хэлээд байгаа. Нэг зүрх нэг сэтгэл гэдэг. Тэд үнэхээр яг ижил тэ ийм төвшөнд бие биетэйгээ харилцаж исэн баг. Хэвтээ тэнхлэхийн зохицуулж исэн энэ хууль дүрм нь яг ижил дүрм үйлчилж исэн гэсэн. Тэд бүгдээрээ яг ижилхэн тэ хин хинээсээ нэгнээсээ баян биш, хин нэгнээсээ тэ илүү биш яг бие биетэйгээ хуваалцдаг.
Мөн дээрээс нь тэд Бурхантай харилцах харилцааны хувьд тэд бас яасан байх нь. Яг нэг нэгүслийн дор байсан. Яг нэг ижилхэн дуудлагын дор байсан. Яг нэг ижил эзэнд үйлчилж байсан. Нэг эзний хүүхдүүд байсан. Бүгдээрээ эндээс нэг зүйл сурж олно ах дунараа. Бид бүгдээрээ Бурхантай харилцах харилцааны үед бид бүгдээр яг ижил дуудлага. Амен. Ижил дуудлага, ижил нэгүүлсэл, ижил сүнс, ижил эзэнд бид нар үйлчилдэг юм шүү. Оргил пастрын хувьд илүү дуудлагатай. Оргил пастор илүү нэгүүлслийг хүлээж авдаг. Оргил пастор те илүү их ариун сүнстэй. Оргил пастор илүү те дээр Есүст үйлчилдэг гэдэг ийм ойлголт байхгүй. Бид бүгдээр яг ижилхэн. Амен. Амен. Тэгэхээр үүнийг юу гэж хэлдэг вэ гэхээр англиар community гэж хэлж байгаа тийм. Community. Энэ нийтийн тэдний энэ хүрээлэл итгэгчдийн энэ үйлс номын 1-4 дэх бүлэг дээр гарч байгаа энэ хүрээлэл бол яг энэ community гэдэг үгэн дээр ингээд илэрхийлэгдэг. Community гэдэг энэ үг маань болохоор common гэдэг үндэс, тэгээд unity гэдэгтэй бас нэг үгийн үндэс, ийм хоёр үг нийлж энэ үгийг бүтээж байгаа. Common unity. Common unity. Тэгэхээр common гэдэг нь болохоор ямар одоо утгатай үг вэ гэхээр common гэдэг бол тэ нийтлэг, нийтийнх гэсэн үг. Агалдагчдын бүх юм нь common байсан. Common. Амен. Common гэдэг үг маань англиар юу байх нь вэ? Ийм нийтийнх. Тэ? Common гэдэг бол энэ ижилхэн, нийтлэг гэсэн үг. Нийтлэг. Бүгд төстэй ижилхэн гэсэн үг. Unity гэдэг нь мэдээж ойлгомжтой тий. Энэ бол одоо нэгдмэл, нэг зүрх, нэг сэтгэлтэй гэдэг санаа. Тэгэхээр яг энэ ишлэл дээр энэ common unity гэдэг энэ үг яг англи библ дээр, англи одоо үндэс орчуулган дээр ч юм уу яг энэ одоо хоёр үгийг ашиглаж энэ ишлэлийг бол бичсэн байдаг. Тэгээд тэд яах нь вэ? Нэг нийтлэг тэд бүгдээрээ эрх ашигтай, нийтлэг сонирхолтой, нийтлэг итгэл үнэмшилтэй, тэдний эдэлж хэрэгэлдэг зүйл нь үртэл нийтийнх, тий? Нийтийн эрх ашигыг дээдэлдэг. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө одоо Монголын сайхан үг гэдэг, тий? Тэгээд тэдний дунд бас unity буюу нэгдэл байсан. Нэгдэл, тий? Тэд нэг нэгүслийн дор, нэг дуудлагатай, нэг сүнстэй, нэг эзэнд үйлчилдэг, нэг бас үүрэг даалгавартай, нэг зүрх сэтгэлт. Энэ нэгдэл байсан. Үүнийг өгөхөр common unity буюу community гэж хэлж байгаа. Тэгэхээр бидний сүм чуулган ч гэсэн яг ижилхэн энэ үйлс номын 4-р бүлгээр гарч байгаа яг ийм хүрээлэлтэй бид бол нэг ийм хөдөлгөөн юм аа. Бид бол чуулган сүм цуглаан биш. Бид өөрсдөө хөдөлгөөн гэж төрлөх хэрэгтэй. Бид яг нэг зүг рүү хараад хамтдаа хөдөлж байгаа юм хөдөлгөөн юм байна. Бид бол энэ дэлхийн сүүлийн цаг үед Бурхны бас нэг онцгой үүрэг даалгаврыг хүлээн авсан. Тэгээд хамтдаа сулаараа бөөнөрөө хөдөлж байгаа юм хөдөлгөөн. Амен. Яг л Physical Mongolia гэдэг шоун дээр монголчууд тэр цайзыг эзлэхэд те яаж хамтдаа нэгдэж нэг санаан дор тэр даалгаврыг биелүүлсэн бэлээ. Тэр хүнд тэргийг те ачаа цэцэн тэргийг зөвхөн монголчууд бөөнөрөө нэг сэтгэлээр яасан бэ? Дугуйг нь түрье. Тэд нэг ижил стратегтэй байсан. Нэг зоригтой байсан те. Нэг ижил яасан бэ? Алсын хараатай байсан. Тэгээд тэр хаалгыг хаахад ч гэсэн тэд яасан бэ? Бас яг ижилхэн нэгдсэн нэгдмэл алсын хараа нийтийн зорилгыг тэнд бас харуулж чадчих. Тэгээд гайхалтайгаар тэр цайзын хаалгыг хаасан шүү дээ. Тэр эндээс хамтдаа хөдөлж байгаа. Хамтдаа нэг зорилгын дор нэг алсын хараан дор орсон нэг зорилготой болсон хүмүүс зэрэг хөдлөх юм бол, хамт хөдлөх юм бол ямар амжилтанд хүрэх вэ гэдгийг бид нар эндээс олж харна. Хэдий олуулаач давуу тал нь хэдий бид нар олуулаа гэсэн боловч тэр олон хүмүүс хамт хөдлөхгүй бол тэгэл тэнд үр дүн гарахгүй. Бүгдээрээ төсөөлөе л доо. 120 дагалдагчид анх ариун сүнсийг хүлээн зөвлөхдөө тэд нэг зүрх сэтгэлээр залбираагүй бол тэнд ариун сүнс буух боломжгүй. Хамгийн ихний үндсэн суурь нь юу байсан бэхээр
Үйлс номын 1-р бүлгээр хэлэхдээ тэд нэг зүрх сэтгэлээр өдөр бүр өөрсдийгөө бурханд зориулж байваа л гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр олуула гэдэг энэ тоон үзүүлэлтээс илүүтэйгээр цөөхүүлээч гэсэн нэг зүг рүү харж гинүү гэдэг маань илүү бурханд утга учиртай бас чухал байх нэ манайхаа. Тэр Есүс хаанчлалыг байгуулах ажлаа 5,000 хүнийг хооллож явахдаа эхлүүлж болох байсан шүү дээ. Тэнд ариун сүнсийг буулгах боломж байсан шүү дээ. Тийм ээ? Яг л олон болчлоо. Энд чи ирчүүд нь л 5,000 гэж. Тэгээд эмэгтэйчүүд хүүхдүүдийг нэлэх юм бол Есүсийг багадаа л 20,000 хүн дагаж ирсэн шүү дээ. Тэгэхээр Есүс тоон чухал байгаагүй. Харин 120 гэсэн Есүс 3 жил хагас үйлчлээд тэгээд түүнийг үйл төлөвлөн явахад 120 хүн л яг түүний үүрэг даалгаврыг хүлээн авч нэг зүрх сэтгэлтэйгээр залбирахад бэлэн болж тэнд байсан. Тэгээд тоон цөөхөн ч гэсэн тэд бүгдээрээ нэг зүг рүү харсан байсан. Амен. 120 хүн шуудант хийсэн үхрийн ивэр шиг байснаас 12 хүн нэг зүрх сэтгэлээр нийтээрээ нэг зүг рүү хандсан ийм сүм байвал бурхан тэнд ажиллаа хийнэ гэж би итгэдэг. Тийм учраас та өнөөдөр өөрийнхөө цуглааныг цөөхөн үнэтэй байна, бид нар цөөхүүлээ байна гэж бити урам зоригоор мохороо, бити сэтгэлээр унаараа, бити итгэл алдраараа цөөхүүлээч гэсэн нэг зүрх сэтгэлээр залбирч нэг зүг рүү алсын хараагаа чиглүүлж нэг зүг рүү бүгдээрээ зэрэг хөдөлсөн тэр үед бурхан ажиллаа хийнэ. Үүнд бүгдээр итгэцгээе. Амен. Халелуя. За ингээд бүгдээр үргэлжлүүлээд үгийг судлаад явъя. Энэ ишлэл маань цаашаа үргэлжлэхдээ гачигдж дутагдсан хүн тэдний дунд байсангүй. Учир нь газар орон байр эзэмшигчтэн цөмөөрөө тэр бүгдээ худалдсан өртгийг нь авчирч элч нарын хөл тавихад тэд хүн бүрд хэрэгцээнийх нь хэрээр хуваарилдаг байлаа гэж хэлсэн байна. За их сонирхолтой түүх байна те. Яасан байна? Арай нэг гайгүй бил винчэнтэй, арай нэг гайгүй амьдрал нь болсон те. Эсвэл нэг өв хөрөнгөтэй хүмүүс нь тэднийхээ бүгдийг худалдаад ингээд элчнэр буюу 12 дагалдагчид авчирж өгдөг байсан байна. 12 дагалдагчид тэдгэрийг нь яадаг байсан байх нь. Хэрэгцээнийхэн дагуу хүмүүст хуваарилдаг байсан байна. Тэгэхээр та нар энэ community буюу энэ common unity гэдэг энэ үзлээс энэ коммунист энэ социалист үзэл гарч ирсэн гэдгийг та нар мэднэ те. Мэдээж та бүхэн Маркс Энгельс тэгэл Ленин гэдэг энэ коммунизмыг эхлүүлсэн гол хүмүүсийн талаар сонсч байсан баг. Тэгээд Германы философч, Германы улс төр судлаач, нийгэм судлаач ийм Маркс гэдэг хүн бол энэ маш сонирхолтой үзлийг гаргаж ирсэн. Гэхдээ энэ үзэл бол Библиэс мэдээж Христ итгэлийн итгэл үнэмшлээс авсан ийм үзэл байсан. Гагцхүү түүнээс нь Бурхныг нь авчихсан. Бурхныг нь авчихсан тэгээд тэнд ерөөсөө бусад бүх нийгмийн зохион байгуулалт, бүтэц, хэрэгжилт, тэдний уялдаа занглаа бүх юм нь ерөөсөө Библийн үндэс сурт. Ингээд та нар яг эндээс ингээ харах юм бол арай нэг баян байгаа хүнээс нь эд хөрөнгийг аваад тэгээд ядууст нөгөөд яг нэг ижлэхэн та нар коммунизмын үеийн энэ түүхүүдийг хэрэг сонсч ирсэн бол ингээл нөгөө айлуудыг малжуулах ажил гээл тэгээд бүгдээрээ нэг ижил тоотоо малтай байх хэвээр бүгдээрээ ядуу хүн гэж байж болохгүй гэл ийм зүйлсүүд хэрэгждэг байсан шүү дээ. Тэгэл тэрсэн манай аав ээж нар эмээ өвнөр бол яг ийм нийгмээр хүмүүстсэн. Гэхдээ яг энэ нийгэмд нь хүн бүрийг ижилхэн хувц хүмүүсч ижилхэн амьдралын хэм маягтай ижилхэн өв эд хөрөнгөтэй байсан ч гэсэн тэр нийгэмд яасан бэ? Бурхан гэж байгаагүй те. Тэрвээ коммунизмд бурхан байсан бол тэгээд бараг л диваажин болох байсан байхгүй. Диваажин болох байсан. За Еврей Үйлс номын энэ хэсэг маань үргэлжлээд ингэсэн байна. Элчнэрт Барнаб орчуулвал тайвширлын хүү хэмээн нэрлэгддэг Кипрт төрсэн Лив овгийн Йосеф нь өмчөж байсан талбайгаа зараад мөнгийг нь авчран элч нарын хөлд тавьжээ гэж хэлсэн байна. За энэ түүх ингээд бүгдээрээ нийтээрээ
бүх зүйлийг дундаа нийтийх гэж үздэг байсан. Тэгээд эд хөрөнгөтэй хүмүүс нь түүнийгээ зараад элчнэрт өгөөд тэгээд түүнийг нь хэрэгцээтэй хүмүүс нь хуваарлдаг гэж энэ төв хүргэлж ирсэн. Одоо энд бүр онцгоороод те бүр specific буюу бүр ингээд нарийн детальчилж яг нэг хүнийг энд дурдж байна те. Барнаб гэдэг хүн. Энэ хүн болохоор Кипр аралд төрсөн. Кипр арал гэдэг нь болохоор одоо бидний одоо мэдхээр бол Израилаас даруй баруун хойд зүгт байдаг газар дундын тэнгис гэж байгаа. Тэр энэ газар дундын тэнгист байрладаг Кипр гэдэг ингээд тустай юм арал байгаа. За энэ аралд төрсэн Лев овгийн Йосеф гэдэг одоо ийм хүн байна. Энэ бол та бүхний бас Үлс ном дээрээс уншдаг нөгөө Барнаб. Илч Паулыг те очиж авчирж дагалдагч нартай уулзуулж тэгээд Паулыг бол өөртөө дагалдуулж сургаж авч яваад ингээд Саулыг бол Паул болгосон гол хүн бол Барнаб шүү дээ. Түүнийг энд дурдж хэлсэн багтах. За өнөөдөр элч нарын Үлс номын 70-71 дээр хуудсыг харцгаая. Энд ингэсэн байна. Итгэгчдийн зүгээс гаргасан энэхүү өгөөмөр сэтгэлтэй буюу энэ нөгөө байгаагаа бусдад хувааж зарж байгаагаа бусдад илүүчилж исэн сэтгэл нь ариун сүнс тэдэн дээр буусны үр дүн байлаа гэж байгаа. Амен. Амен. Ариун сүнсийг хүлээгээд авсан хүн яадаг байх нь вэ? Ариун сүнсийг хүлээгээд авсан хүн өөртөө тийм их зүйл хэрэггүй гэдгээ ойлгодог байх нь. Өөртөө юу хэрэгтэй вэ гэдгээ хүн ойлгодог. Бид яг үндэ энэ амьдралдаа өөрсөндөө юу хэрэгтэйг мэддэггүй. Бид хүсэл хийдэг. Тэ? Яг танд хэрэгтэй зүйл яг таны хүсэж байгаа зүйл гэдэг энэ ойлголт хоёулаа тусдаа хоёр өөр ойлголт шүү. Заримдаа та хүсэж байгаач тэр нь танд хэрэггүй зүйл гэж яг өндөө байдаг. Тэрсмэ та охин энэ онлайн шоп ч үт юм уу эсвэл ингээд дэлгүүр хоршоо хийж явах үед нүдэнд чинь ингээд туссан ямар нэгэн зүйлийг та хараад ингээд хүү ямар гоё юм бэ гэд тохоо үедээ сэтгэл чинь хөдлөө татагдаад тэ ингээд та тэрийг авахыг хүсдэг. Гэхдээ яг үндэ аваад гэртээ ирээд тэгээд нөгөө зүйлээ задлаад хайрцагаас нь гаргаад хэсэг хугацааны дараа яг үндэ энэ зүйл яг өнөө маргааштай надад бол хэрэггүй л зүйл байсан юм биш тэ гэдгийг хүн ойлгодог. Ариун сүнс бидэн дээр буух үед итгэгчдад хамгийн түрүүнд өнөөдөр яг боддоор бидэн дээр ирдэг ийм ивэл юу гэхээр бид залбираад энэ миний хүсэж байгаа зүйл яг надад хэрэгтэй зүйл мөн үү биш үү гэдгийг бид нар ариун сүнсний дуу хоолойгоор сонсож чаддаг болдог. Ихэвчлэн бидний хүсэж байгаа зүйл яг өнөө маргааштай таны амьдрал зайлшгүй хэрэгцээтэй ийм зүйл биш байдаг. Энэ зүйлгүүд бол амьдрч болохгүй мэт. Энэ зүйлгүүд бол өгчих гээд байгаа мэт. Ийм мэдрэмж бидэнд төрөөд идэг. Энэ бол яг үндэ бол ариун сүнсний биднийг ухааруулж ойлгуулж биднийг одоо бидний алдааг бидэнд ойлгуулдаг ийм талбар юм байна. Тийм учраас та эдгээр өдрүүд бурхан минь би юу хүсэж байгаагаа мэд одоо би надад юу хэрэгтэйгээ би мэдэхгүй харин би миний зүрхсэтгэл зүгээр л юу хүсэж байгаагаа тэмүүлээд байна. Та надад яг юу хэрэгтэйг минь ариун сүнс та илчилж өгөөч гэж ингэж залбираа. Тэгээд та магадгүй яг танд яг өнөөдөр яг маргаашийн байдлаар юу хэрэгтэй байгаа гэдгээ та олж харж чадна. Амен. Сайн мэдээнд итгэгчид нэг зүрх сэтгэлтэй байв. Нэг сэтгэлтэй байв. Тэдэнд даалгасан номлолын ажлыг амжилттай болгох гэсэн нэгэн нийтлэг эрх ашиг тэднийг чиглүүлж байсан бөгөөд тэдний амьдралд шунхаарал байх газар байсангүй гэж. Амен. Тэр дагалдагч нарт даалгаж өгсөн энэ агуу захирамж юу? Энэ бурхны мэдээг тунгалах, авралын зарыг түгэх энэ ажлыг л амжилттай болгоё гэсэн нэг л нийтлэг эрх ашиг тэдэнд байсан гэж тийм. Тийм учраас тэдний амьдралд энэ шунхаарлын ямар нэгэн уг үндэс, ул мөр, орон зай, булан тохой гэж байгаагүй. Бурхны ажилд, бурхны үүрэг даалгаварт зөрчилдөө зориулах үед бид нар энэ шалдар булдар ийм шунхаарсан эсвэл нэг эд зүйлд, эд хэрэглэлд, материалын зүйлд татагдсан тэр хүсэл маань бол алга болдог. Бидний хувьд ийм
одоо ийм хөгжилтөө гэж хэлэх юм уу, ийм жоок хүртэл байдаг байсан. Тэрний үхээр одоо тий манай нэг сумын мишнер хүнийг тэгж хэлсэн гэдэг. Боо ингээд бурхны ажлыг хийгээд явж чинь Есүс удахгүй ирэх чинь тэгээд Есүс ирэхийн хооронд тий эндүүгээр яадیں гэж хэлсэн гэдэг. Нөгөө ах маань болохоор би тэгж хэлээгүй ш. Наа чи худлаа намайг явуулж байгаа байхгүй. Намайг зүгээр ингэж тий шоолж даапалж байгаа байхгүй. Би тэгж хэлээгүй шүү гэд ингээд инээгээд идэг. Тэгээд энэ ангаа бас ингээд нэг хэсэг бид нар ингээд байнга бие биетэй яаж инээлдэг л байсан. Тэгэхээр тэр үед энэ маань ингээд ангаа жоок маягийн зүйл байсан. Энэ бол бүр олон жилийн өмнө шүү манайхаа. Бараг 20 жилийн өмнө тий. Тэгэхээр өнөөдөр одоо ингээд үнийг бодохоор яг үндэ бас маш чухал сэдв байжээ. Есүс ирэх гэж байна. Тэгэхээр бид нар яг үндэ бидний зүрх сэтгэл, бидний хөлс хөдөлмөр яг юуг бүтээх гээд юу босгох гээд энэ дэлхий дээр зовоод яваад байна. Хамаг цаг хугацааг бид нар үрээд яваад байна. Эндүү гэдэг нэг жижигэн зүйл л багт. Гэхдээ эндүү өөр зүйлийг бас төлөөлж байгаа. Есүс ирэхийн оронд та бас юуг энэ дэлхийгээс авч явж чадахгүй, юуг та бүтээн бий болгох гээд юуг олох гээд түүний араас хүсээд та яваад байна. Яг тэнд юуг хэрэгтэйг та мэдэхгүйгээр хүсээд байгаа зүйлийнхаа араас энэ амьдралаа зориулсараагаа дуусч байгаа юм шиг үстэ. Үүнийг бүгдээр энэ өдрүүд бас бодох хэрэгтэй. Ах トゥ усээ болон өөрсдийн хүлээн авсан үйл хэргийг хайрлах бидний хайр нь мөнгө болон эд хөрөнгөнд өгөх хайраас нь илүү байв. Хүний сүнс нь дэлхийн баялагтай харьцуулшгүй үнцэнтэй болохыг тэдний үйл хэрэг гэрчилж байлаа гэж. Амен. Тэр энэ газраа зарж байгаа, байшингаа зарж байгаа хүмүүс ямар зүрх сэтгэлээр үнийг хийсэн бэхээр энэ газар, энэ байшин бол бидний аврах гад яваад байгаа энэ төөрсөн сүнснүүдийг аврах тэдгээр хүмүүсийн ам амьдралтай, мөнхийн амьтай харьцуулахад харьцуулшгүй өчүүхэн зүйл юм а. Тийм учраас энэ газрыг зараад нэг хідэн хүний ч гэсэн чихэнд сайн мэдээг хүргэхэд би зориулах нь чухал юм байна гэдэг ийм зүрх сэтгэлтэй байсан гэсэн. Та бүхэн Шендлерийн бүртгэл гэдэг одоо киног бас үзчихсэн баг. Энэ кино бол дэлхийн 2 дугаар дайны үеийг харуулсан юм гайхалтай кино шүү дээ. Тэгээд алдартай том бизнесмен дэлхийн 2 дугаар дайны үед одоо нацист Германы еврейчүүдийг хомроглон устгаж байсан тэр цаг үед бол өөрийнхөө үйлдвэрт дайны тэр хүнд хэцүү цаг үед өөрийнхөө үйлдвэрт еврейчүүдийг ажилд авдаг. Тэгээд улс төрчид болон цэргийнхэнд бизнесмэнүүдэд нэлээд нөлөөтэй хүн байсан учраас бол 20 анги лагераас эсвэл одоо баримтлагдсан хүмүүсээс бол өөрийнхөө бүх эд хөрөнгүүдийг бүр шавхаад маш олон хүмүүсийг тэр шатаах лагер руу явуулах биш. Харин эсрэгээрээ үйлдвэр дээрээ ингээд ажилуулдаг. Сүүлдээ үйлдвэр нь хүртэл бараг үйл ажиллагаа явуулах боломжтой болоод дампуурдаг. Тэгээд тэр хүний хамгийн сүүлд хэлсэн одоо үгнүүд нь бол үнэхээр киноны оргил цаг үед би одоо энэ зүүжисийн цагаан хүртэл би зарсан бол ядаж нэг хүнийг амийг аврах байсан шүү дээ. Ингээд уйлдаг. Тэгэхээр Шендлерийн бүртгэл гэдэг тэр киноны гол хэлэх гээд байгаа санаа бол хүний ам энэ эрдэнэт хүний ам гэдэг зүйл энэ эд материал гэдэг зүйлээс илүү ямар үнцэнтэй бэ? Хүн гэдэг зүйл ямар аимшигтай доройтож хүнийг эд материалаар хүртэл үнэлж дорд үзэж байгааг тэнд харуулж байгаа. Тэгэхээр одоо Германы тэр өндөр албан тушаалын хүмүүс бол жоохон үнэтэй нэг ямар нэгэн зүйлийг тэр одоо Шендлер маань өгөнгүүтэл энэний оронд чи нэг 5 еврей хүн аав гэдэг. Хүний амийг эд хөрөнгөөс дорд үнэлж ингэж байгаа ийм зүйл харагддаг. Өнөөдөр яг л ийм цаг үед бид нар амьдарч байгаа шүү дээ. Яг үннийг хэлэхэд. Хүний ам ямар үн цэнэг болцсон бэлээ та нар мэдчихэж байгаа. Хүн ингээд аимштайгаар үхэж байгаа, аимштайгаар амиа алдж байгааг бид нар сонсоод бид нар ингээд байтгал зүйл мэд болцсон. Энэ Улаанбаатарт хүн угаартаж өглөө гэдэг энэ мэдээ зүгээр ингээд телевизээр ингээд зүгээр телевизийн мэдээний нэг мэдээ болоод телевизийн мэдээ унших зүгээр уншиж идэг ийм хэмжээнд бид нар хүрчлээ шүү дээ. Нэг хүн бүхэл бүтэн энэ хотод нэг хүн
Түлж байгаа түлшнээсээ болоод угаартаж өгөхөд л уулна. Хүний эрх, хүний заяагдмал эрх, хүнийг үнэлдэг ийм нийгэм улс орон байсан бол нэг хүн угаартахад л ард олон талбай дээр очиж жагсаж эсэргүүцлээ илэрхийлэх ёстой байхгүй. Тэр нийгэм маань үнэхээр хүний амийг юмн чинээ боддог болсон ийм үед бид амьдарч байна. Тэр эсрэгээр нөгөө талд нь те Бурхан энэ үн цэнэгүй мэт хайрлагдахгүй байгаа, үнэлэгдэхгүй байгаа энэ хүмүүсийн төлөө яаж амиа зориуллаа. Загалмаа дээр бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Тэр нийгэм нь хайрлахгүй, улс нь хайрлахгүй, улс төрчт нь хайрлахгүй байгаа энэ хүмүүсийн амийг мөнхийн амьдралын хувь заяаны төлөө санаа зовх ёстой. Санаа зовх үүргийг авсан хүмүүс бол Христэд итгэжид бид юм аах дунараа. Тийм учраас бид хэдийгээр улс төрийн ямар нэгэн одоо жагсаалт цуглаанд бид нар оролцож болохгүй ч явах уу те. Аль болох оролцохгүй байхыг, хол байхыг, улс төрийн намын үйл ажиллагаанаас хол байхыг бид нар хичээж ийм байр суурь дээр зогсох ёстой боловч хүний эрх зөрчигдсөн те. Амун эрүүл амьдрах эрх зөрчигдсөн. Хүн ёсны эрх зөрчигдсөн ийм зүйл төр хамгийн түрүүнд дуу хоолойгоо илэрхийлж, хамгийн түрүүнд гарч жагсаж, хамгийн түрүүнд үзэл бодлоо илэрхийлэх ёстой хүмүүс бол Христчд байх ёстой. Тийм ч учраас ингээд түүхийг харахаар энэ боолчлын эсрэг, арьс өнгөний үзлийн эсрэг дугарж исэн гол хүмүүс ерөөсөө пасторууд байсан. Итгэгчд байсан. Сүмийнхэн байсан байдаг. Тийм учраас би та бүхнийг яг үүн дээр бас нэг хүний эрхийн мэдрэмжтэй Христ итгэгчдийн хувьд үүнийг бас бид бүхэн сүнслэг нүдээр харж хүний амийг бид хэрхэн үнэлэх ёстой бэ гэдэг тэр дуу хоолойгоо нийгэмд хүргэх ёстой. Хүн ямар үнцэнтэй юм бэ гэдгийг бид нар тэнд харуулах ёстой байхгүй. Би одоо Монголд байхдаа боломжтой үедээ эдэр 9-ийн үтэнт ч гэсэн талбайр дээр очиж жагсаал цуглаанд оролцдог байлаа. Гэхдээ мэдээж шудраг ёсны төлөө би ямар нэгэн намын ямар нэгэн одоо ийм улс төрийн цуглаанд оролцдоггүй харин ийм шудраг ёсны төлөө эрүүл амьдралын төлөө сүмийн гишүүдтэйгээ одоо Марганата сүмийнхэнтэйгээ бүгдээрээ шабатад хараад тэгээд талбай дээр очиж хөвтөж хүртэлтэй бүгд дээшээ хараад хөвтөж ийм эсэргүүцлээ илэрхийлж угаартаж өглөө гэдэг ийм жагсаалт хүртэл би оролцож ирсэн. Тэгээд та бүхнийг уриалж байна. Та бүхэн энэ зөвхөн сошиалаар биш бичилж тэр тусмаа энэ эрүүл амьдрах боломжгүй байгаа хүний амь үнгүүдэж байгаа энэ шудраг бус үйлсийн төлөө та бүхэн маань дуу хоолойгоо илэрхийлээрэй. Гэтэ мэдээч яах нь бид хүчирхийлэлгүй, занал хийлэлгүй маш сүнслэг хийгээд бурханлаг арга замаар хамгийн гол нь бид бүхэн үүнд бас залбиралтайгаар өөрсдийнхээ бас бичсэн биеэрээ оролцсон энд дуу хоолойгоо илэрхийлсэн ийм байдлаар ухаалгаар бид бүхэн оролцох хэрэгтэй. Ягаад та бүхэн самбар дээр ямар нэгэн бурханлаг ийм ишлэлийг ч үт юм уу бурханлаг Библийн хүн уншаал энэ яг итгэж хүн байна да гэдгийг олж харахаар ийм урайлгыг та бүхэн бичээд ягаад тэнд жагсаалд оролцохгүй гэж. Ягаад бид бүхэн бурхан бидний эхлээд хайрлсан. Тийм учраас бие биенээ хайрлцгаая монголчуудаа гэж бичээд тэнд зогсож болохгүй гэж бид ухаалгаар бүтээлчээр хандаж маш зөвөр эергээр ийм үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй хатнараа. Тэг үүнд та бүхнийг бас би урайлж байна. Амен. За бүгдээрээ дараагийнхаа хэсгийг уншийе. Дараагийн хэсэг маань болохоор Эштрийн үслэн маань үргэлжилж байна. Бурхны сүнс амьдралыг удирдах үед үргэлж ийм байх болно. Бидний төлөө ядуу болсон түүний жишээг дагаж зүрх сэтгэл нь Христийн хайраар дүүрсэн хүмүүс. Түүний хоосрлоор дамжуулан баян болох болно. Мөнгө, цаг хугацаа, нөлөө Бурхны гараас хүлээн авсан бүх бэлэг авьяасаа тэд зөвхөн сайн мэдээний ажлыг урагшлуулах хэрэгсэл гэж үнэлэх болно. Ихэнх үеийн сүм ийм л байсан. Өнөөгийн сүмд гишүүд сүнсний хүчээр дэлхийн зүйлсээс сэтгэлээ татаж хөршүүддээ сайн мэдээг сонсохын тулд золиосол гаргахад бэлэн байгаа нь харагдах үед тунхаглагдж буй үннүүд сонсогчдод хүчтэй нөлөө үзүүлэх болно гэсэн. Амен. Тэгэхээр элчнэр бол үнэхээр тэд
Есүсийн бидэнд үлгэр жишээ болгон өөрийгөө даруй болгож, өөрийгөө хоосолж, өөрийгөө тэг боолын дүртэй болгосон тэр үлгэр жишээг, тэр хайрыг амьдралаараа бусдад харуулад ингээд өөрийнхөө мөнгө, цаг хугацаа, тэг нөлөө, хүчин чармаалтаа Бурханаас хүлээн авсан бүх авяас чадвараа зөвхөн сайн мэдээний төлөө ашиглаад тэр бид эхлэх юм бол энэ бүх бидний гаргаж байгаа золиослол, энэ гаргаж байгаа зориулалт, зүрстгэлийг харсан, сонсон тэдгээр үл итгэж хүмүүст яах нь вэ? Бурхны сүнс хүчтэйгэр энэ нь ихийг хураасан хүнд нь илүүцсэнгүү, багыг хураасан хүнд нь дутсангүй гэж бичсэнчлэн юм аа гэж. Амен. Паул Коринт хотынд хандаж хэлэхдээ энд та нар өнөөдөр элбэг дэлбэг байгаа нь дутгаж байгаа нэгнийхээ хэрэгцээг хангаж байгаа бол маргааш нөгөө дутгаж исэн хүн чинь элбэг дэлбэг болоод бас та нарын хэрэгцээг хангах ийм өдөр ирдэв шүү гэж хэлж байгаа. Хариутай бол бариутай тий. Аягны хариу өдөртөө агтны хариу жилдээ гэж монголчуудын сайхан хэлсэн үг байдаг. Өнөөдөр та хэн нэгэнд ингээд сайхан тусалсан байхад, өгөөмөр зангатаа харуулсан байхад маргааш та бас хэн нэгний тусалцааг авах ийм өдөр танд өөрт чинь ирнэ. Хизээч те хэн нэгний тусалцаа хэрэггүй мэт бодож хүнд ч туслахгүй, хүнд ч өгөөмөр зан гаргахгүй, хүнд ч тусламжийн гараа сунгахгүй амьдрах нь өөрөө буруу юм а гэдгийг л Библи ч гэсэн бидэнд хэлээд байгаа. Өдөр Иохны 3:17 дээр ингэж хэлсэн байдаг. Дэлхийн эд хөрөнгөтэй хэн нэгэн нь өөрийн ах дүүгийн хэрэгцээ гачигдлыг хараад түүнд туслах сэтгэл үл гаргавал түүний дотор Бурхны хайр хэрхэн байх билээ гэсэн байна. Амен. Ийм тэ тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн, нөлөөтэй болсон, тодорхой хэмжээнд санхүүгийн эрхчлөөнд хүрсэн, тодорхой хэмжээнд бизнес нь амжилттай яваа, тодорхой хэмжээнд тэ ажил төрөл нь урагшилж байгаа ийм хүмүүс, тэрс маа ийм итгэгчид устгадж гачигдсан ах дүү нарынхаа хэрэгцээнд туслахгүй юм бол яасан бэ? Тэр хүний дотор Бурхны хайр байхгүй л гэж хэлсэн байна. Байхгүй. Тийм учраас Ром номын 12-ийн 12-аас 13 дээр ингэж хэлсэн байна. Найдвар дотор баярл, зовлон дотор төвчээртэй бай. Залбиралд өөрсдийгөө зориул, ариун хүмүүсийн хэрэгцээнд хандаг өрг зочломтгой бай гэсэн байна. Амен. Би энэ ишлэлийг уншиж байхдаа өчигдөр юу гэж бодож байсан бэ? Энэ яг бидний энэ сүүлийн 3 өдөр судалсан сэдвүүдийг бүгдийг батцсан ийм хичээл биш үү гэж би ингэж харсан. Бид бүхэн ярьжсэн те бид нар энэ амин хуваа хичээх үзэл гэдэг энэ үзлээс ангижрах хэрэгтэй байна гэдгийг бид бүхэн судалж ирсэн. Тэгээд бид нар мартагдсан те орхигдсон тэр хүмүүст өнчин өрөөсөн бэлэвсэн те хөгжлийн бэрхшээлтэй за тэгээд ядуу тарчиг тэр хүмүүс бид нар хүмүүсийг халамжилж хайрлаж харж хандах хэрэгтэй байна гэдгийг бид нар судалж ирсэн. Мөн дээрээс нь бид нар бие биедээ үйлчлцгээе, бие биенийхаараа орж гарыг, бие биенийхаараа зочлие, бие биедээ хоолоо хуваалцъя гэж бид авахныг уриалж ирсэн. Харин өнөөдөр яасан бэ? Нэг нэгнийхээ хэрэгцээнд хандив өргөө, нэг нэгнийхээ хэрэгцээнд өгөөмөр занг гарга, нэг нэгнийхээ хэрэгцээнд тусал гэдэг энэ сэдвийг бид хөндөж байгаа. Тэр энэ ишил ерөөсөө энэ сүүлийн 3 өдөр бидний сурсан бүх зүйлсийг батцсан юм ишил. Амен. Найдвар дотор баярл, зовлон дотор төвчээртэй бай, залбиралд өөрсдийгөө зориул, ариун хүмүүсийн хэрэгцээнд хандив өрг зочломтгой бай гэсэн байна. Амен. Үүнийг л бид нар өнөөдөр хэрэгжүүлчих юм бол, үүнийг л бид нар амьдралдаа дагаад мөрдчих юм бол бидний амьдрал үнэхээр чөлөөлөгдсөн. Тэ? Чөлөөлөгдсөн, өөрчлөгдсөн юм амьдрал болж чадах юм байна ах дүү. Ингээд бид нар сүүлийн ишлэлээ уншъя. Сайныг үйлдэж, сайн үйлсээр баян байж, өглөгч бөгөөд хуваалцахад бэлэн бай. Хэмээн тэдэнд тушаа. Ингэхдээ тэд ирээдүйн төлөө өөрсөдөө сайн үндэс суурийг тавин эрдэнсийг хурааснараа жинхэнэ аминд хүрэх юм аа гэжсэн байна. Амен. Илч Паул Тимотед хандаж хэлсэн байна те. Сайн үйлсийг үйлдэж, сайн үйлсээр баян, өглөгч нэгэн, хуваалцдаг нэгэн байхад үргэлж бэлэн бай гэж байгаа. Бэлэн бай гэдэг нь юу гэсэн үг вэ? Та өөрийнхөө орлогоос тодорхой хэмжээнд үүнийг хэн нэгэн туслахад зориулнаа гэд бас таслаж, ингэж бас тусгаарлаж тий хадгалах ийм ёстой байна гэдгийг бидэндээс харж байгаа.
Яг үүнийг энэ бэлэн бай гэдэг энэ ишлэлийн энэ хэсгийг одоо ойлгож үүнийг дагдаг итгэгчд байдаг. Тийм учраас цалингийнхаа те өөрийнхөө орлогын 5%-ийг сургалтын тэтгэлгээ олж чадахгүйгаа оюутнуудад зориулдаг ч гэдэг юм. Цалингийнхаа дахиад 5%-ийг харь газар те гэр орноос хол газар сайн мэдээ түгээгээд явж байгаа мишнэрүүдэд өгдөг ч гэдэг юм уу те. Ингээд өөрийнхөө орлогоос бусдаа хуваалцахад бэлэн байж тодорхой хэмжээний юм фанд, тодорхой хэмжээний юм те одоо хоримтлалыг сар бүр ингэж цаанаа цуглуулдаг ийм итгэгчд байдаг. Энэ хувь нь ингээд зарим бүр ингээд 10% тайгаа баг ижлэх хэмжээний те. Эзэнд 10% өргөн бас үлдсэн дахиад нэг 10% би баярт мэдэн зориулнаа. Би мишнэрүүдэд зориулна. Би Бурхны те үгийг судалж номлогч болохоор суралцж байгаа тэр оюутнуудад зориулна гэдэг. Ингээд хадгалж яадаг ийм итгэгчд байдаг. Тэр Паул юу гэж хэлсэн бэхээр бэлэн байхад суралц гэж хэлж байгаа. Бэлэн бай. Тэрнээс би бол нөгмөр л байна. Гэтэ надаа байхгүй гэж ийм бэлэн бус ийм итгэж битгий бай. Хин нэгний хэрэгцээг сонсоод хин нэгний хэрэгцээ гараад ирж байгааг мэдсэн үедээ тэ шууд бэлэн учраас түүнээсээ хуваалцдаг юм байна гэж. Тэгээд та бүхэн сүүлийн өгүүлбэрийг нь хараарай. Ингэхтэй гэж байгаа. Ингэхтэй. Ингээд хуваалцахад бэлэн байхдаа ирээдүйн төлөө. Энэ ирээдүй гэж юу хэлж байгаа юм бол? Энэ ирээдүй. Энэ ирээдүй гэдэг нь юу хэлж байгаа гэхээр энд хэлсэн байгаа. Өөрсөдөө сайн үндэс суурийг тавин эрдэнсийг хурааснараа бусдад та өгснөөрөө бусдад та хуваалцснараа яадаг гэж байна. Та яг үндэ өөрөөсөө гаргаад, өөрөөсөө дундруулад, өөрөөсөө хагслаад, хугаслаад өөрийгөө хоослоод байгаа юм биш ээ. Харин ч эсрэгээрээ та ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа гэж хэлж байгаа. Хин нэгэнд та өглөгч, өгөөмөр занг харуулснараа та ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа. Тэр ирээдүйн хизээвэ гэхээр тэр ирээдүйд хураасан хөрөнгө чинь ямар хөрөнгө вэ гэхээр тэр нэгжин те төгрөг биш, доллар биш, эсвэл юан биш, рубль биш. Харин юу гэж вэ? Эрдэнэс гэж хэлж байгаа. Эрдэнэс гэж юу хэлдэг юм? Эрдэнэс гэдэг те алт. Эрдэнэс, очир алмаз, те diamond. Тэгээд эрдэнэсийг хурааснараа тэр нь юунд хүргэдэг гэж байна? Жинхэнэ аминд хүргэнэ гэж хэлж байна. Паул энд ямар ирээдүйн талаар яриад байна? Паул энд яг л Есүсийн уулан дээрх сургаал дээр айлдсан Матай 6 дугаар бүлэг дээрээ хэлдэг те. Газар дээр баялаг биш. Харин тэнгэрт эд баялагийг хураа. Газар дээр хураах юм бол түүний чинь хэвэн хорхоо те яадаг вэ? Идээд юу ч хүү устгачнаа, алга болгоч гэж хэлсэн байна. Газар дээр эд баялаг хураах юм бол тэр чинь үгүй болно. Та нар нэг кино үзчихсэн Монгол ардын гинэ. Монгол кино байдаг шүү дээ. Би одоо нэрийг мартсан байна. Авдраа ингээд мөнгө хураагаад тэгээд эхнэр нөхөр хоёр нөгөө авдраасаа мөнгөө гаргаад ирсэн чинь юу ч хулгана идсэн байдаг те. Эвдгүүлээ хідэн сайхан ямар ч нэг малаа зараад мөнгө болгосон юм шиг. Тэгсэн чинь яачдаг вүлээ. Юу ч огтны идсэн байдаг шүү те. Есүс юу гэж хэлсэн бэхээр хинч хулгаалах боломжгүй. Хинч танаас те та бас хулгаач орж ирээд хулгаалаад аваад явчихгүй санаа зовх шаардлагагүй. Тэнгэрт эд баялаг эрдэнэсээ хураа гэж хэлж байгаа. Амен. Матай номын энэ хүү 6 дугаар бүлэг дээр гарч байгаа Иесусийн тэнгэрт эд баялаг хураа гэж хэлсэн энэ сургаалыг яаж амьдралдаа дагаж мөрдөхөөр та энэ газар дэлхий дээр бусдад өгөөмөр цан гаргаж бусдад хуваалцснараа тэнгэрт эд баялагийг хурааж идэм аа гэдгийг л Паул энд яасан бахна. Паул энд тайлбарлаж өгсөн байна шүү дээ. Амен. Хүргэн хүү кино юм аа гэж. За хүргэн хүү кино гэдэг гардаг юм те. Өдөрөө Тэнгэрийн унсад эд баялаг хураацгаа гэж ингэж уриалж байна. Амен. За бүгдээ 24 цагийн чаленж харъя. Энэ бол бидний сүүлчийн чаленж. Сайн мэдээг тунхаглах үйлст өөрийн цаг хугацаа авяас бэлэг эсвэл санхүүг ямар байдлаар зориулж болохыг Бурханаас асуугаарай. Эзэн танд юу хийх ёстойг хэлэх тэр мөчид түүнийг баяр хөөртэйгээр золиос гарган шуурхаа өргөөрэй гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр та бүхэн баярт мэдээний үйлчлэлд, сайн мэдээний үйлчлэлд та бүхэн хандив өргөдөг байгаараа өргөл өргөдөг байгаараа гэж ингэж уриалж байна. Дэлхийд даяараа яг энэ уриалгыг бас дэвшүүлж байгаа. Тэгээ та
Ямар нэгэн байдлаар энэ 24 цагийн хугацаанд аль нэг үйлчлэлд бас та бүхэн нэгдээрэй гэж ингэж би уриалмаар байна.